Улаанбаатарт хамгийн багадаа 170 тонн газрын ховор элемент байна. Саяхан л Ховд аймагт газрын ховор элемент хортой гэж жагсаал цуглаан болж олон хүн гэмтсэн. Гэвч Монголын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотод газрын ховор элементийн жижигхэн орттой тэнцвүүц хэмжээний газрын ховор элемент байхад улаанбаатарчууд яагаад мэдэхгүй байгаа юм бол энэ газрын ховор элемент яг хаана байгаа юм бол тэгвэл газрын ховор элемент гэж яг юу болоод олон нийтийг талцуулаад байна вэ? Энэ бүх асуултын хариултыг хайцгаая. Газрын ховор элемент нь үеийг системийн лантанадын төрлийн 17 элементийг хэлдэг. Жишээлбэл энэхүү 17 элементийн хөнгөн ангилал багтдаг неодим нь Улаанбаатарын хаасаагүй бий. Бүр тодруулж хэлбэл арт түмний амин чухал хэрэглээ болсон Toyota Prius маркийн автомашины моторыг хийхдээ дунджаар 1 кг неодим ашигладаг. Манай улсад 2021 оны байдлаар 170 мянган Prius машин тоологдсон. Нэг Prius машинд 1 кг неодим байгаа гэж тооцвол нийтдээ 170 мянга буюу 170 тонн неодим байгаа байх нэ. Манай улсад газрын ховор элементийн нөөцөө бүрдүүлсэн 6 орд бий. Энэхүү 6 орд нь нийтдээ 3.2 сая тонн нөөцтэй. Энэхүү нөөцөөрөө дэлхийд 15-т ирэмблэгддэг үлээ. Тэгэхээр Улаанбаатарт байгаа 170 тонн газрын ховор элемент нь Увс аймгийн Завхан суманд орших Улаан дэлхийн ордноос ч их байна. Газрын ховор элемент нь геополитикийн эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Геополитикийн ач холбогдол нь газрын ховор элементийн дэлхийн зах зээлд ноёлогч нэг улс байдаг нь бидний хөрш Хятад. Тэд 2023 он гэхэд дэлхийн зах зээл дэх газрын ховор элементийн 70%-ийг дангаараа нийлүүлсэн байна. Дэлхийд монопол болсон Хятад улс 2010-аас 2011 онд газрын ховор элементийн экспорто огцон бууруулснаар эрэлт өсөж, газрын ховор элементийн үн огцон өсөж байсан. Яг энэ үед л газрын ховор элемент худалдан авахч улсууд Хятадаас худалдаж авахаас гадна өөр найдвартай сурвалжтай болох шаардлагатай тулгарсан байна. Энэ талаар Их Британий геолог Эрдэс баялаг судалгааны газрын төвийн Эндрю Вуд дэлхийн нийт газрын ховор элементээр ганцхан улсаас хятадчаан хүлэгдсэн байна. Хятадаас гадна хоёрхан уурхайл үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд энэ уяа сулрана гэж хэлж байжээ. Хамгийн гол нь дэлхийн нийт дараагийн найдвартай их сурвалжийг Монгол улс байх боломжтой гэж үзсэн. Яагад гэвэл манай улсын батлагдсан нөөц 3.2 сая тонн боловч хүлээгдэж буй нөөцөөрөө 31 сая тонн юм. Энэ нь дэлхийн нийт нөөцийн 16 гаруй хувийг эзлэх том хэмжээ лээ. Газрын ховор элементийн гол худалдан авахч бол Европын холбооны улсууд. Бид нэг уурхайг л ашиглалтанд оруулж чадвал 3 дахь хөрш болсон Европын холбооны улсуудтай харилцаанд нэг шат ахиулах боломж байна. Монгол улсын эдийн засгийг оюу толгой, Эрдэнэс таван толгой гэх мэт хэдхэн мега төсөлж ирж явдаг нь нууц бишээ. Тэр тусмаа баялагтай аймагуд нь баяжиж бусд нь улсын төсвөөс татаас хүлээж суудаг. Оюу толгой, Эрдэнэс таван толгой нь Монгол орны урд бүсийн аймагуудын, Эрдэнэт хойд бүсийн аймагуудын төсвийг бүрдүүлж илүү гарснаа улстай огч баруун болон зүүн аймагуудыг тэжээдэг гэхэд буруудахгүй. Газрын ховор элементийн ордуудын байршлыг харвал урд бүсэд төвлөрсөн байх бөгөөд татаас авдаг баруун бүсэд Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгдээ хэмээх орд байна. Хэрэв манай улс энэхүү ордыг ашиглаж эхэлвэл баруун бүсийн эдийн засагт дөрвтэй нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Учир нь төслийн багийнхны хийсэн судалгаагаар энэхүү орд ашиглалтанд орсноор жилдээ 669 мянган тонн баяжмал үйлдвэрлэх ба тус баяжмлыг боловсруулан жилд 13 мянган тонн газрын ховор элементийн нийлмэл эсэл үйлдвэрлэнэ гэсэн тооцоог хийжээ. Түүнчлэн Халзан бүрэгдээ төслийг дагаж баяжуулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийн цогцлборууд баригдахаар төлөвлөж байгаа бөгөөд 600 гаруй шинэ ажлын байр бий болох юм а. Дөнгөж сая ярьсан Халзан бүрэгдээ ордол Монголын хамгийн анхны газрын ховор элементийн төсөл юм. Төслийг хэрэгжүүлэгч Mongolian National Rare Earth Corp компани нь 2010 онд үүсгэн байгуулагдаж, өөрсдийн хөрөнгөөр нарийвчилсан хайгуулын ажлыг эрчимжүүлж, Халзан бүрэгдийн ордын баттай нөөцийг тогтоохоор ажиллаж байна. Одоогийн байдлаар өндөр технологийн мотор цахилгаан хэрэгсэлд соронзон болгон өргөн ашигладаг диспроц, хүчтэй соронзон хийхэд ашигладаг неодим, фразеодим, гэрэлтүүлэгт ашигладаг терпемэх 4 элементийг олборлохоор төлөвлөж буй юм а. Саяхан тус төслийн талбайд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсон. Жагсаалыг төслийн зүгээс тайлбарлахдаа энэ бол нутгийн иргэдийн үзэл бодол, хууль санал бус. Харин гадаад дотоод хөрөнгө оруулагчдын эсрэг зориуд өдөөн түрхэлсэн өндөр хэмжээний зохион байгуулалттай Монголын уул уурхайн салбарт
урт хугацааны ихээхэн хохирол учруулах зорилго бүхий үүмэн арга хэмжээ байсан хэмээн мэдгдсэн. Мөн салбарын сайд Туван халзан бүрэгдээ төслийг хэрэгжүүлэгч Mongolian National Railway Corp компани ямар ч хууль зөрчөөгүй хэмээн баталсан билээ. Одоогийн байдлаар халзан бүрэгдээ төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжиж бөгөөд цаашид энэ төсөл амжилттай хэрэгжиж геополитикийн болон эдийн засгийн өргөжөө өгөх эсхийг цаг хугацаа харуулах бизээ.